Номын сангийн үндсэн ойлголт номын цахим хувилбарыг хэрхэн ашиглах тухай ерөнхий мэдээлэл хүргье. Номын сангийн үндсэн ойлголт номын цахим хувилбарыг ашиглахын тулд энэ интернет үзэгч програмынхаа хаягийн мөрөн дээр ойлголт blogspot.com гэсэн энэ хаягийг бичээд энтер дарахаар дараах цонх нэгдэнэ. За энэ цонхонд бол яаж нэхээр энэ цахим номыг унших эрхтэй хүмүүст бол ийм цонх нэгдэнэ. Энэ унших эрхгүй хүмүүст бол нэвтэрч орохыг шаардсан цонх нэгддэг. За нэгэнт бүртгэлтэй хэрэглэгч бол ингээд компьютерийн дэлгэцээр бол энэ босоо шугамны баруун хэсэгт харагдаж байгаа цонх иймэрхүү бүтцтэй цонх харагдана. Харин гар утсын дэлгэцээр харахад бол нэг иймэрхүү бүтцтэй босоо дэлгэцтэй ийм цонх харагдана. За номын сангийн үндсэн ойлголт номын PDF хувилбар, номын сангийн үндсэн ойлголт номын PDF хувилбар гэдэг. Энэ зүүн гар талын цонхыг гар утасны дэлгэц гэж ойлгоорой. Харин баруун талын цонхыг компьютерийн дэлгэцээр уншихад ямар байх вэ гэдгийг ингэж харагдана. За ингээд цонхны бүтцийг тайлбарлая. Номыг PDF хэлбэрээр уншихыг хүсэх юм бол ингээд энэ хэсэгт харагдаж байгаа. Энэ номын бүлгээр нь ингээд PDF болгоод салгаад байрлуулсан энэ хэсэг байна. За энэ зүүн тал энэ цонхонд ингэж харагдаж байна. За энэ бол PDF бүлгээр нь уншихад файлыг PDF хэлбэрээр нь харна гэсэн үг. За энэ цахим ном болгож хувирсан учраас энэ номын агуулгыг HTML хэлбэрээр харах холбоос нь номын гарчиг гэдэг энэ үгний доор ингээд номын гарчгууд ингээд оруулсан байгаа. 70 гаруй сэдв бий. За энэ зүүн талд бас гар утсын дэлгэцээр харахыг гэх юм бол дэлгэцээ доош нь гүйлгэхээр номын гарчиг харагдана. За ялгаагүй ингээд доош нь гүйлгээд бүх сэдвийг нэг нэгээр нь харах боломжтой байна. За номын энэ үндсэн агуулгаас гадна энэ номын сангийн үндсэн ойлголт номыг авсан хүмүүст юу дагалдаж очиж байгаа вэ гэхээр номын санчийн нарт хэрэгтэй бусад нэмэлт хэрэгслүүд дагалдаж очиж байгаа маа цахим хувилбар дээр. Жишээлбэл номын сангийн салбарын нэр томьёо. Салбарын 600 орчим нэр томьёог эндээс үзэж болно. За номын сан номжоо ангилал Дьюга Аравтын ангиллалын хураангуй хувилбараар ном ангилах боломжтой. Энэ цахим хувилбар бэлдсэн байна. За дээр нь Excel-ийн файлаас Mark файл руу хөрвүүлэгч, Excel-ээс каталогийн карт үүсгэгч, Excel-ээс ном зүйн бичлэг үүсгэгч ийм хөрвүүлэгчүүд байна. Энийг шууд ашиглаж болно. За ялангуяа Koha гэдэг ч юм уу систем дээр ном бүртгэж байгаа тохиолдолд халиглах шаардлагатай болдог. Кирилл үсгийг энэ Англи-Америкийн номын сангийн холбоо болон Конгрессийн номын сангийн хамтран боловсруулсан галиг руу хөрвүүлэх. Аль эсвэл одоо Монгол Кирилл үсгийг латин галиг руу хөрвүүлэх. Энэ бол Монгол улсын стандартын дагуу яаж хөрвүүлэх вэ гэсэн. Энэ хөрвүүлэгчүүдийг шууд ашиглаж болно. За хэрвээ одоо номын сангийн цахим бүртгэл ашигладаг бол нэг бүрчилсэн бүртгэлийн цахим хувилбар ашиглаж байгаа бол тэр бүртгэлийг ашиглаад тооллох их боломж байгаа юм. За цаашдаа бол энэ каталог болон бусад хичээлүүдтэй холбоотой өөрийн мэдлэгийг баттгах энэ тестийн сангууд жишээ нэмэгдэж орж ирнэ. Гэх мэт зүйлсийг бол номын санч энэ номыг авсан хүмүүс бол нэмэлтээр ашиглах боломжтой юм аа. За одоо номоо эхэлж яаж унших вэ гэдгийг харъя. За хэрвээ номыг бүлгээр нь PDF хэлбэрээр унших гэвэл энэ тухайн бүлэг дээр нь дарахаар тухайн бүлгийн агуулгын доор нь гарч ирдэг. За ингээ маузаараа доош нь гүйлгээд дээш нь доош нь гүйлгээд ингээ PDF хувилбарыг шууд уншиж болно. За гар утасны дэлгэцэн дээр яаж харагдахыг харъя. Самбар гэдэг бүлгийг нээлээ. Бас ингээ дээш нь доош гүйлгээд харж байгаа. Ингээд. За ингээ PDF хувилбарыг харж болно. За энэ бүлгээр нь ингээд гүйлгээд харчихна. Бүх бүлгэн дээр ингээ байгаа. За тухайн сэдвээр
одоо HTML хувилбараар яаж харах вэ гэхээр за жишээ нь номын сангийн төрөл гэдэг сэдвийг харъя. Сэдв дээр дарлаа. Номын сангийн төрлийг номын энэ PDF хувилбар дээр байгаа энэ хувилбарыг одоо ингээд HTML болгоод хувиргасан. Энэ файлууд нь ингээд ном дээр байгаагаар харагдана. За гар утсан дээр яаж харах вэ гэхээр доошингүйлгээд бас нэг гарчиг дотроосоо номын сангийн төрөл гэдэг сэдвээ сонгоё. Бас адилхан харагдана ингээд гар утсан бэлтгэгчэн дээр одоо хэлбэр өөрчлөгдөхгүй, үсгийн хэмжээ өөрчлөгдөхгүй адилхан хэмжээтэй харагдаж байгааг анзаарч байгаа. За доор нь энэ статик гэсэн үг байна. Энэ ямар учиртай бэ гэхээр хэрвээ энэ хуудаснаас статик гэж бодвол энэ номын сангийн үндсэн ойлголт гэдэг номын 14-өөс 15 дугаар хуудсан дээр байгаа мэдээлэл шүү гэдгийг энэ дээр ингээд бэлдээд өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ мэдээллээс статад ашиглавал энэ ном болвол энэ мэдээлэл бол энэ номын 14-өөс 15 дугаар хуудсан дээр байсан шүү гэдэг ингээд статхад амар байдлаар бэлдэж өгчээ. За гэх мэт тэр номоо бол бүгдийг унших боломжтой. За нэмэлт хэрэгслүүд ашиглая гэдэг дээр нэр томьёогоор жишээ авч харуулъя. За нэр томьёо. За ингээд нэр томьёон дээр дарахаар салбарын нэр томьёо маань ингээд үсгээрээ байрлагдсан байгаа. А, Б, В гэдэг. Тэгэхээр энэ тод үсгэнүүд маань яаж юм гэхээр энэ үсгэний цаана тодорхой хэмжээний нэр томьёонууд байна гэсэн үг. За жишээлбэл ингээд үсгийг хойш нургасан гүйлгэж байгаа хэ үсгэн дээр очие. Хэ үсгээр хэлсэн нэр томьёонуудын тад харагдаж байна гэсэн үг. За жишээлбэл эндээс аль нэг нэр томьёог нь сонгож харцгаая. За жишээлбэл энэ 20 тоо номын жагсаалт гэж юу гэдгийг харъя. Ингээд тухайн нэр томьёон дээр дарахаар энэ нэр томьёоныхын доор нь тайлбар нь гарч ирнэ. За тэгээд ингээд гараад ир. За гар утасны дэлгэц дээр яаж харагдах вэ гэхээр бас адилхан. Одоо нэр томьёогоо сонголоо. Үсэг уншиж байна. Үсгнүүдээ бас хоошоо урагшаа гүйлгэж харж болно. За эдгээр дотроос би энэ үсгийг сонголоо. За энэ үсгээр хэлсэн нэлээ олон нэр томьёо хадгалагдсан байна. За энэ дундаас одоо жишээлбэл номын санч гэдэг үгийг сонгох юм бол номын санч гэдэг үгний тайлбар нь бол энд харагдаж байна. Библиотекар гэдэг ингээд номын сангийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүс зориулж мэдээллийг бүрдүүлэн зохион байгуулж мэдээллийн үйлчлэг үзүүлж байгаа номын сангийн ажилтнаг номын санч гэнэ гэсэн тайлбар байж байна. За энэ бол энэ үндсэн ойлголт ном дээрээс авчээ гэдэг. За тэгвэл өөр юу харъя? Бас яг энэ хэ үсгэн дээр очиод 20 тоо ном гэдгийг харъя. Яаж харагдах нь вэ? 20 тоо номын жагсаалт үсгийн хэмжээ бол яг адилхан харагдаж байгааг анзаарч байгаа. За энэ маягаар номын сангийн үндсэн ойлголт номын цахим хувилбарыг унших, өөрийн ажилдаа ашиглах энэ боломж бол нээлттэй байна.